Газар гэдэг нь альва улс орны тусгаар тогтнолын баталгаа, үйлдвэрлэлийн хэрэгсэл, үйл хөдлөх эд хөрөнгийн сонголт хэлбэр, байгалийн хязгаарлагдмал нөөц билээ. Газар гэдэг ойлголтыг хэрэглээ, ач холбогдол зэргээс нь хамааруулан гурван талаас нь тодорхойлж болно. Нэгдүгээрт, инженер шинжлэх ухааны талаас нь газрыг газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга юм. Хоёрдугаарт, улс орны оршин тогтнох тусгаар тогтнол талаасаа газар нь тухайн улсын түүх соёлоор нотлогдсон, өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн, хөрш улсуудаар хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой хил хязгаар бүхий нутаг дэвсгэр юм. Нийгэм эдийн засгийн хөгжлийн талаас нь хүн төрөлхтний оршин амьдарч, үр шимийг нь хүртэж, зүй зохистой ашиглах замаар эдийн засгийн эргэлтэнд орох хөгжил, бүтээн байгуулалтын суурь хэрэгсэл гэж газрыг тодорхойлж болно. Эдгээр бүх ойлголтууд дээр үндэслэгдсэн үйл ажиллагаа нь газрын харилцаа гэсэн нэгдсэн нэг агуулганд нэгтгэгддэг. Газрын харилцаа гэдэг ойлголт нь улс орон бүрийн хэрхэн амьдарч ирсэн уламжлалт арга барилтай салшгүй холбоотой бөгөөд газар болон түүн дээрх доорх хязгаарлагдмал нөөцөөр ард иргэдийн нийгмийн сайн сайхан амьдрах хязгааргүй хэрэгцээг хангах харилцааны асуудал юм. Харамсалтай нь бид газрыг эзэмших, өмчлөх эрхийг зарж борлуулах параметр харж, газрыг ямар ч мэдлэггүй, судалгаагүйгээр, газар төлөвлөлтийн уялдаагүйгээр, кадастрын нэгдсэн бүртгэл баталгаажилтгүйгээр ашигладагаас газрыг давхардуулан олгож, газрын маргаан гарах нөхцөлийг бий болгох, хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулж, иргэдийн эрх ашигыг хохирох асуудал түгээмэл. Энэ буруу хандлагыг өөрчлөн тухайн газарт байгаа газар, байгалийн нөөц болцоог бүрэн ашиглан судалгаатай салбаруудын хамтран хийсэн нэгдсэн төлөвлөлтийн дагуу газрыг олгож, улсын хэмжээний нэгдсэн кадастрын бүрэн баталгаажилтанд хамруулж, газрыг жинхэнэ утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулдаг сэтгэлгээг аль ч шатанда хөгжүүлж чадвал энэ нь улс орны хөгжлийн суурь болох учиртай. Нэгүгээр газраа хэн судалгаатай сайн ашиглан тэд илүү хөгждөг. Энэ ч утгаараа газрын харилцааны асуудал нь газрын төлөв байдал, нөөц, нөхцөл, хязгаарлагдмал чанар, түүн дээр байрлах объектын тухай мэдээлэл зэрэг олон төрлийн мэдээллийг судлаж мэдхээс эхэлдэг. Эдгээр мэдээллүүд зурагжуулан баталгаажуулж бүртгэгддэг бөгөөд энэ бүртгэгдсэн мэдээлэл тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангаж эдийн засгийн зохистой эргэлтэнд оруулах суурь баримт болдог учиртай. Газрын харилцаа геодез сураг зүйн газрын хувьд газартай холбоотой хийгдсэн бүхий л мэдээллийг нэгтгэн одоогийн байдлаар байгууллагынхаа хэмжээний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулад байгаа нь урд нь тус тусдаа уялдаагүйгээр оршин байдаг байсан газрын харилцааны мэдээллүүд нэг санд нэгтгэгдэн хоорондоо уялдан шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалт, байгаль орчныг эрсдлээс хамгаалах томоохон давуу талыг үүсгэжээ. Орон зайн өгөгдлийн дэд бүтц нь Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэлбэр хэмжээ, байрлалыг илэрхийлсэн агаар, сансрын болон бүх төрлийн масштабын байр зүйн зураг, зэрэг геодез, зураг зүйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зурган сан бүхий суурь өгөгдлийн сан. Газар доор, дээр байгаа байгалийн болон хүний хүчин зүйлээр бий болсон бүхий л нөхцөл, нөөцийн бодит цагийн мэдээлэл бүхий байгаль, хүрээлэн буй орчны зургууд, түүнд үндэслэн мэдээллүүд. Нутаг дэвсгэрийн бодит нөхцөл, нөөцөд үндэслэгдсэн бүх салбар, хэрэглэгчийн хамтын төлөвлөлт, зураг төсөв, шийдвэр гаргалтын мэдээлэл бүхий хамтын шийдвэр гаргалт, төлөвлөлтийн зургууд, түүнд үндэслсэн мэдээллүүд. Төрийн нэрийн өмнөөс газар, байгалийн нөөц эдэлбэрийн тодорхой зориултын эрхийг хөрштөөгөө тохирсон хилцэл, холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэн бүртгэж баталгаажуулсан мэдээлэл бүхий кадастрын нэгдсэн бүртгэл баталгаажуулалтын сан. Ухаан төлөвлөлтөнд байгаль орчин, хөрөнгө оруулалт, газрыг ашиглах зориултаар тооцоолсон үр өгөөж байгаа эсхийг нэгтэлсэн мониторинг, дахин төлөвлөлтийн зургууд, түүнд үндэслсэн мэдээллүүд гэсэн мэдээллүүдийг агуулсан. Нэгтгэж хэлбэл орон зайн өгөгдлийн дэд бүтц нь орон зайнаас үл хамааран газрын талаарх мэдээллээр үйлчилдэг, хамтдаа төлөвлөх боломжийг олгодог, төрийн нэрийн өмнөөс кадастраар бүртгэдэг, төлөвлөлтийн хэрэгжилтийг эргэн хянаж дахин бүртгэдэг газрын харилцааг дэмжсэн онлайн бүтэц юм. Орон зайн өгөгдлийн дэд бүтэц дараах давуу талуудыг бий болгоно. Мэдээллийн давхардал арилж, салбарт харилцан хамааралгүй тус тусдаа судалгаа хийж, үргүү хөрөнгө зардаг байдал цэгцэрнэ. Тухайн газар нутаг дээр инженерийн зураг төсөл, бүртгэл баталгаажуулалттай, оюуны болон бит хөрөнгө оруулалт хийгдэж зориултаараа үйл ажиллагаа, баялаг бүтээж байгаа нь хяналт мониторингоор баталгаажснаар тухайн бүс нутгийн бизнес эрхлэгч байгууллага, иргэний нийгэмтэй уялдан эдийн засгийн харилцаанд найдвартай орж, эрсдэлгүй тогтвортой хөгжлийг бий болгоно.
Газрын харилцаан дахь төрийн оролцоо багасж, төр зөвхөн нөхцөл бүрдүүлж, хяналт сайжруулалтын зохион байгуулалт хийнэ. Иргэд байгууллага төрийн бус байгууллагаар зохион байгуулалтанд орж, төртөө энд зэрэгцэн харилцаж чадвах эрх үүрэг хариуцлагын тогтолцоо бий болгон ажиллана. Олон үе дамжин эдэлсэн газар, байгалийн нөөц эдэлбэрийн хууль ёсны эрхээ баталгаажуулан, нутаг усандаа хуулийн дагуу эдэлснээр баялаг бүтээгч болж, баялаг бүтээх гинжин хэлхээнд орно. Цаашлаад иргэдийн өөрсдийн бүтээгдэж буй баялагийг тойрсон нийгэм эдийн засгийн эрх зүйн олон харилцаа, амьдралын хэв маяг бүрэлдэснээр бодит нөөц боломж буюу уламжлал, шинэ технологи, иргэд хэрэглэгчдийн бодит хүсэл эрмэлзэлд суурилсан олон төрөлт чөлөөт эдийн засаг бүхий ардчилсан бүтээгч улс болно. Газрын харилцаа нь иргэн бүртээ зориулсан оновчтой зөв эрхүүд, бодит үнц нь зөв зохистой харилцаа, нутаг дэвсгэрийн хөгжил зэрэг арга хэрэгслээр дамжин эдийн засаг, бодит нөөцөөс хамаарсан хүн амын нутагшил, суурьшилт бий болж улс орны тогтвортой хөгжлийг хангана. Орон зайн өгөгдлийн дэд бүтцээр дамжуулан иргэд хэрэглэгч байрлалд суурилсан төрөл бүрийн мэдээллийг гарган авч, улмаар эх орноо гүнзгий танин мэдэх, судлах, байгалийн нөөц баялаг, онгон төрхийг хിവэр хадгалах, уламжлал, түүхийн ач холбогдолтой газрыг хамгаалан, үр хоочтой өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмрээ оруулах юм а. Эдийн засгийн үүднээс газрын бүх мэдээллийг үндсэн нэг их сурвалжаас саадгүй авах нь засгийн газрын том бүтээн байгуулалтаас эхлээд жирийн иргэний өмчийн газар дээрх төлөвлөлт, хоорондоо уйлдаж төлөвлөлттэй холбоотой санал бодлоо чөлөөтэй солилцох, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг эрсдэлд орохоос сэргийлэх, байгаль орчинд халгүй, эдийн засаг түлхэц болох үз газар ашиглалт хийх зэрэг олон томоохон давуу талыг үүсгэх юм. Газрын харилцаа бол хөгжлийн эхлэл юм. Суурь судалгаатай газрын мэдлэг дээр санаа, төсөл, шийдвэр, баталгаажуулалт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт суурилна. Энэхүү суурь биднийг өмнө ямар боломж байгааг илүү тодорхой харах болцоог нээж өгч, мэдлэг суурилсан өндөр хөгжилт хөтлөн шинэ боломжуудыг нээх болно.